2001 оны 12 дугаар сарын 23 ажилчин ир зэрлэг дундаас жижигхэн 2 эвдэрсэн төмөр сав олжээ. 2 цагийн дараа гурууланд нь дотор муухайрах бөөлжих шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Хэдхэн хоногийн дараа тэднийг эмнэлэгт хүргэсэн. 2 гаруй жилийн эмчилгээний дараа нэг нь нас барж, бусад 2 нь насан туршийн гэмтэлтэй үлджээ. Энэхүү үйл явдлыг гүржид алдартай гүржийн цацрагийн хямрал хэмээн нэрлэдэг. Тэгвэл яг юу болсон бэ? Тэр 2 жижиг төмөр савнд яг юу байсан бэ? Гүрж улс нь өмнөд Кавказын бүсэд оршдог, баруун талдаа Хар тэнгис, хойд талдаа Оростой хэлдэг бөгөөд зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улс. 2001 оны 12 дугаар сарын 2-нд 3 ир ачааны машинтайгаа ойн гүн лүү оржээ. Тэдний зорилго нь мод огтолж модхийн ачааллан аваад борлуулах зорилготой. Эдгээр 3 хүний нэр болон насыг гүржийн засгийн газар 2002 онд нууцад оруулсан байдаг учраас энэ түүхэнд тэдний нэр дурддаггүй. Хожим хэрэг нууцаас гарсан ч тэдний нэр, нас болоод гэрийн хаяг тодорхойгүй үлдсэн. Зөвхөн 1, 2, 3 дугаар өвчтөн гэж тэмдэглэсэн байдаг. Ингээд болсон явдал руу иргэн оръё. Оройн 6 цаг болох үед гинэд их цас орж эхлэв. Орой орох гарах зам маш хүндрэлтэй байсан бөгөөд тайрсан моднуудаач ачаандаа гаргаагүй байсан тул гуруула тэр шөнө ойд отоглон хонож маргааш нь модоо аччихад буцъя гэж шийдсэн. Зэрлэг байгальд хоноглох нь тэдэнд тэмч хэцүү зүйл биш байсан бөгөөд баг зэрэг хоол хүнсч бэлдсэн байлаа. Машина зогсоогоод тэд майхнаа барих тохиромжтой газрыг хаж эхэлсэн байна. Гэтэл тэр үед ойролцоон цасан дундаас утаа савссан юм харагдав. Ойртон очтол 2 жижиг төмөр савнаас утаа гарч шүглдэж буй мэт дуу гарч байв. Тэдгээрийн иргэн тойрон 1 метрийн тойрогт цас бүрэн хайлчсан байлаа. Хөөх ийм эцгүй газарт ийм сони юм юу вэ гэж гайхацгаав. Юу болж байгааг ойлгож амжаагүй байхад нэг хүн нь сав руу гүйж очлоо. Өнөө ир төмөр савыг гараараа авах гэж оролдов. Гэвч тэр жижигхэн зүйл ийм халунгаж огт бодоогүй тул тэр даруйдаа буцаан шиджээ. Гуруула савнуудыг ажиглан сонирхон тойрон зогсов. Эдгээр жижиг төмөр савнууд нь лаазтай хоолны сав шиг хэмжээтэй байсан. Өндөр нь ойролцоогоор 15 см, өргөн нь 10 см. Хэдийгээр жижигхэн харагдавч тус бүр нь 7-8 кг жинтэй яг л цул төмрийн блок шиг санагдав. Гурвуулаа савыг анхааралтай ажиглахад час улаан байдал анзаарагдахаас бусад онцлог шинж бараг байсангүй. Харин тэдэнд нэгэн санаа төрсөн нь энэ хүйтэн ойд энэ халуун савнуудыг дулаацуулахдаа ашиглая гэсэн бодол төржээ. Ингээд тэд савыг олсоор ууж чирсээр майхан байх газартаа авчирав. Дараа нь тэд гал асаагаад зайдас шарж архиуж эхэлсэн байна. Энэ бүхэл хугацаанд жижиг төмөр сав тэдний хажууд байсаар байлаа. Удалгүй өнөө 3-ын 2 нь тэдгээр 2 савыг мөчрөн дууж нуруундаа зүүж дулаацж эхэлсэн. Хин ийм юм хийдэг байна, яаж ингэж тасралтгүй халдаг байна, ёстой гоё ид байна гэж уулга алдаж байв. Гэвч 2 цаг өнгөрөхөд таагүй зүйл тохиоллоо. Тэд нэг нэгээрээ хүчтэй бөөлжиж эхэлсэн байна. Бүхэл шөнөжин тэд үе бөөлжиж дотор муухарах мэдрэмж огт зогссонгүй. Дараагийн өглөө нар мандамагц ажлаа үргэлжлүүлсэн ч маш их сольдож төлөвлөсөн шигээ бүх модоо ачханд байтугай хагасыг нь ларайхийн ачаад гэрлүүгээ буцлаа. Гэр гэртээ ирээд 3 ир нам унтцгаасан. 1 хоногийн дараа гэхэд эхний ирийн бие муудаж эмнэлэгт хүргэгдэв. Гэвч тэр ойгоос олдсон төмөр савны тухай эмчид огт дурдсангүй. Харин эмчнэр бодохдоо тэд архийг их хэмжээгээр ууж архины хордлого болсон байна гэж бодоцгоосон. Тиймээс энэ бичиж өгөөд гэрт нь буцаасан байна. Гэвч дараагийн 10 өдөр түүний биеийн улам таагүй болж ялангуяа ууц нуруу нь хүчтэй халуу шатсан мэт өвдөж захтанж байсан. Ингээд өнөө хоёртойгоо холбоо барив. Ингэхэд тэд гуруула адилхан шинж тэмдэгтэй байгаагаа мэдсэн. Ингээд анх савнууд олдсноос 20 хоногийн дараа гэхэд гуруула эмнэлэгт хүргэгдсэн байдаг. 3 шинж тэмдэг яг адил байсан тул тэд гинэд жижиг төмөр савыг сансан. Тэдний яриаг сонсоод эмчнэр цацрагийн нөлөөнд өртсөн байх өндөр магадлалтай гэдгийг шууд ойлгожээ. Гэхдээ гүгж улс ийм төрлийн хүнд цацрагийн хорийн эмчилгээнд туршлага багтаа байсан тул засгийн газар нь олон улсын атомын энергийн агентлагт тусламж хүссэн. Энэ агентлагийн тусламжтайгаар нэг хүнийг Москва руу, нөгөөг нь Францын Парис хот руу авч явж эмчилж эхлэв. Харин хамгийн хөнгөн шинж тэмдэгтэй үлдсэн нэг нь гүржтэй үлдэн эмчлүүлсэн байна. Тодорхой хугацааны дараа хамгийн хөнгөн шинж тэмдэгтэй гүржир хамгийн түрүүнд эмнэлгээс гарч чадсан. Гэвч Москва болон Парист байсан хоёрын аз дутжээ.
Тэдний бие дээрх цацаргийн өвчлөлт шарах туйлын хүнд байсан бөгөөд дотоод эрхтнүүд нь маш их гэмтсэн байлаа. Олон удаагийн мис засал арьс шилжүүлэн суулгах эмчилгээний дараа Парист байсан эр 800 хоногийн дараа эцэст нь эмнэлгээс гарчээ. Гэвч түүний биеийн байдал хэвийн болсонгүй. Өвчлөлт шарах нь эдгэхгүй удалгүй сүрье болон цусны халдвар авсан. Эмч нарын бүхий л орлогыг үл харгалзан 900 хоногийн дараа гэхэд харамсалтайгаар нас барсан байна. Үлдсэн хоёр нь амьд үлдсэн ч тэдний эрүүл мэнд байнга муу, үе үе эмнэлэгт очиж янз бүрийн эмчилгээнд ордог байсан. Тэд чухам тэдгээр жижиг савнд чухам юу байсан бэ? Яагаад эдгээр зүйлс эзгүй зэлүүд ойд байсан юм бол гэж гайхширч байлаа. Харин тэдгээр жижиг төмөр сав бол бүрэн төхөөрөмж биш. Энэ нь радиоизотоп дулааны генератор буюу RTG-ийн нэг хэсэг. RTG гэдэг нь жижигхэн цөмийн цахилгаан станц гэж хэлж болох үс төхөөрөмж. Түүний гол зүрх нь яг тэр жижиг төмөр савнууд байсан юм. Тэр сав нь үнэндээ вольфрамаар хийгдсэн, дотор нь цөмийн задарлын бодис болох стронци 90 агуулгаддаг. Стронци 90 нь 28 жилийн хагас задарлын хугацаатай. Задрах явцдаа их хэмжээний дулаан ялгаруулдаг бөгөөд RTG нь энэ дулааныг цахилгаан болгон хуургадаг. Энэ бүх процесс механик хөдөлгөөнгүй, бүрэн чимээгүй явагддаг. Гадаа температурт хасах 50 хэм байсан ч эсвэл цасанд дарагдсан ч намаг дунд байсан ч RTG-г зөв байрлуулсан бол хэдэн 10 жил тогтвортой цахилгаан өгч чадна. Бараг ямар ч засвар шаарддаггүй. Voyager 1 зэрэг олон улсын сансрын хөлөг RTG-г ашиглан ажилладаг. Үнэн дээр RTG-гийн хийц нь үнэхээр ухаалаг. Үүнийг жижиг цөмийн цахилгаан станц гэж нэрлэх нь хэтрүүлэг огт биш. Давтагдшгүй давуу талынх нь ачаар зөвлөлтийн үед RTG-г маш өргөн хэрэглэдэг байсан. Тухайн үед зөвлөлт холбоот улс Арктикийн усан замын дагуу олон мянган RTG-г байрлуулсан бөгөөд эдгээр нь голчлон гэрэл дохионы цамхгуудыг тэжээдэг байж. Бас Сибирь болон бусад өргөн удам газар нутгуудад мянган RTG-г суйрлуулсан байсан. Эдгээр нь голчлон харилцаа холбоо цагуурийн станцуудыг сахилгаанаар хангахад ашигладаг байсан. Хүйтэн дайны үед RTG бол зөвлөлтийн аслагдсан бүс нутгийг хянах гол хэрэгслүүдийн нэг байсан. Тэр үед Гүрж улс зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан тул 1983 онд Гүржийн Ингүрийн усан цахилгаан станцтай холбогдохын тулд зөвлөлт холбоот улс тус станцын оролцоо 8 ширхэг RTG-тэй радио станц барьжээ. Энд буруу зүйл байгаагүй. Харин зөвлөлт холбоот улс нуран унсны дараа эдгээр RTG-г хинч хариуцахгүй болсон бөгөөд тэр дороо хэрэггүй төмрийн хог болсон. Гүржийн засгийн газар мэдэж хариуцж амжаагүй байхад 8 RTG-г аль хэдийн юугэнч мэдэхгүй байсан нутгийн иргэд хулгайлан авчээ. 1998 онд Гүржийн засгийн газар тэдгээрээс 2 төхөөрөмжийг нь олж авсан. 1999 онд дахин 2 RTG-г нөхөн олж авчээ. Эдгээр дөрөв нь задлагдаагүй байсан тул ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Харин модчин 3 бол азгүй хүмүүс аж мэрэгчлэтнүүдийн таамгаар тэдний олсон жижиг 2 төмөр сав аль хэдийн 10 хэдэн жилийн өмнө задлагдсан, тэгээд бүхэл хугацаанд ой дотор хаягдсан байсан бололтой. Энэ хугацаанд өөр хүн гэмтсэн хэсэг нь тодорхойгүй ч модчин 3-ын хувьд хамгийн ноцтой туссан. Учир нь стронци 90 химийн бодис нь бараг 29 жилийн хагас задарлын хугацаатай. Тиймээс 3 жижиг төмөр савнуудыг олох үед ялгаргуйлж буй цацраг тун маш өндөр байсан. Модчид эмнэлэгт хүргэгдсэний дараа Гүржийн засгийн газар RTG-гийн зүрхэвчийг аюулгүй болгох ажиллагааг эхлүүлсэн ч ойд үлдсэн 2 жижиг төмөр савыг аюулгүй болгох нь харагдаж байгаа шигэ энгийн биш байв. Модчид маргааш нь хөдлөхдөө энэ савнуудыг тэнд нь орхисон аж юуны өмнө газар зүүн байрлал нь машин техник хүрэх боломжгүй бартаатай байж машин хүрч чадахгүй учраас бүх ажлыг хүний гараар хийхээс өөр аргагүй. Гэвч сануудын цацрагийн тум маш өндөр, өчүүхэн алдаа гаргавал эрүүл мэндэд ноцтой хор учруулна. Тиймээс нэг хүн талбай дээр хамгийн ихтэй 40 секунд байх боломжтой байв. Жижиг төмөр савнуудыг аюулгүй саадгүйгээр сэргээн авахын тулд Гүржийн засгийн газар 41 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулжээ. Тэд 1-7 хоногийн турш задгаа талбай дээр бэлтгэл сургуулилт хийсэн байна. Бэлтгэл бүрэн хангагдсан хойно багийнхан ажиллагаагаа эхлүүлсэн. Багийнхан бэрхшээл дунд өндөр эрсдэлтэй ажиллаж тэмцсэний үр дүнд 2 савыг аюулгүй болгож чадсан. Гэвч энд тэмдэглэх нэг зүйл бол гүржүүд зөвлөлтөөс үлдсэн нийтдээ 8 RTG-гээс 2-ыг нь өнөө хүртэл олоогүй хэвээр байгаа. Үнэн дээр гүржид алга болсон нь зөвхөн 2 RTG биш,
бусад олон төрлийн цацаргийн их үсвэрч бас олдохгүй хэвээр үлдсэн. Зөвлөлтийн үед гүржид гамма колоч нэртэй төсөл хэрэгжиж байж. Тус төслийн гол зорилго нь Цэси 137-оор ургамлын үрийг цацаргийн нөлөөнд оруулах байсан. Энэ нь нэг талаар цөмийн дайны дараах хөдөө аж ахуйн нөхцөл байдлыг загварчлах, нөгөө талаар өндөр ургацтай сортууд гарган авах зорилготой байв. Гэвч 1991 онд зөвлөл холбоот улс задран унснаар бүх төлөвлөгөө зогссон. 1991-ээс 2006 оны хооронд гүржийн засгийн газар 300 гаруй эзэнгүй цацаргийн бусад их усврыг олсон байдаг. Гэвч нийтдээ хэдэн цацарг идэвхт хаягдал байсан хэд үлдсэн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Гүржийн засгийн газраас олдоогүй үлдсэн эдгээр их усврүүд хизээ нэгэн өдөр аюул дагуулan гарч ирж болзошгүйг нийтэд анхааруулдаг ажээ.